Дараагийн мэдээ. За Улаанбаатар хотод тулгамдсан асуудлыг шийдэх, мөн гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилгоор нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санаачлан оюутны менторшип тэтгэлэг төлбөр зарласан юм а. Тэтгэлэг төлбөрт шалгарсан шилдэг төслийг хэрэгжүүлэхэд багийн гишүүн бүрийг урамшуулж сурч хөгжих явцыг нь дэмжих юм а. Мөн төр оюутан залуусын дуу хоолойг сонсч хамтарч ажиллах явц үргэлжилж байна. Тэтгэлэг төлбөрийн эхний шалгаруултанд 848 оюутан материалаа ирүүлснээс 370 оюутан шалгарчээ. Тэд дараагийн шатанд 10 гишүүнтэй 40 баг бүрдүүлж өрсөлдөнө. За оюутан залуус шийдвэр гаргах төвшөнд өөрсдийн санаа бодлыг тусгахыг зорж байна. Хэрэгжих боломжийн хувьд бол бид нэг бол маш үр дүнтэй гэж харж байгаа. За ялангуяа бидний яг хэрэгжүүлэх 3 арга зам маань тийм төсвийн хувьд тийм үнэтэй өртөгтэй бол биш. Гэхдээ яг нөлөөллийн хувьд бол тэрнээсээ давсан илүү тийм нөлөөлөх чадaltaй учраас гэж харж байгаа. Төрийн байгууллагуудын тооцоолоогүй, олж хараагүй тэр үнцгүүдийг илүү ингэж тодорхойлж гаргаж ирсэн багт. Оюутан залуучууд бидрийг гэмт хэрэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх юм одоо гараад байгаа гэмт хэргийг яаж багасгах юм ийм хууль дүрм журамдаа өөрчлөлтүүдийг оруулаач ийм техник технологиг ашиглаач гэдэг энэ л ийм бүтээл саналуудыг бид нар хүлээж авч байгаа. Тэтгэлэг төлбөр нь тухайн оюутанд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна бусадтай баг болж хамтарч ажиллах, асуудлыг шийдвэрлэхэд олон талаас нь гаргаж сурах зэрэг давуу талуудтай гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. Оюутан залуусыг дэмжих шилдэг төсөл хөтөлбөрийг ажил олгож хэрэгжүүлэх ажил цааш үргэлжилнэ.